그래서 위에서 타이니 цаг과 타이니 цаг인 дараа Хэмэргээ тэнгэндраа нийт цавцгаавын газрын мэрэгжлийн аврах 2017 тусгай мэрэгжлийн аврах хэлбэр тэмцээнд баг таймагчид бие бүрэлдэхүүн бэлэн жигсэн тэмцээний ерөнхий шүүгч Хурандаа Дашним Эрхэм баг тамирчдын амар гэрээ. Та бүхэнд спортын өндөр амжилт хүсье өрөөе. Нийслэлийн онцгой байдлын газрын анги салбаруудын дунд мэрэгжлийн аврагч тэмцээн маань өнөөдөр болж байна. Ингээд энэ тэмцээнд маань манай баг тамирчид ахвал самба, хурд хүч, мэдлэг оюун, сурсан дадлага үзүүлэх ийм өрсөлдөөнтэй тэмцээн болж өнгөрнөө. Ингээд энэ уламжлалт тэмцээнд оролцож байгаа баг тамирчидтай мөн дахин амжилт хүсье. Ингээд өнөөдрийн тэмцээн нэгснийг мэдэгдэе. Онцгой байдлын байгууллагын албан агчид та бүхэн төр түмнийхээ өмнө хүлээсэн тангарахтай үнэхээр зүтгэж ард иргэдийнхээ амнаас эрүүл мэндийг аврах энэ хариуцлагатай үйлстэй амжилттай үзүүлж ажиллаж байгаад бид бүхэн бахархалтай байдаг. Ингээд энд хүрэлцэн ирсэн баг тамирчид та бүхэн маань эв нэгдэлтэй зохион байгуулалттай хурд хүч авхаа самбаагаас сорж энэхүү тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэж байна. Би энэ албанд ороод 3 жил болж байна. Энэ мэрэгжлийн аврагч тэмцээнд болохоор анх удаага оролцож байна. Энэ тэмцээнд болохоор аврагч нарын ахвал самбаа, ур чадвар, эр зөргийг шаардсан сайхан тэмцээн болж байна. Энэ тэмцээнд оролцож байгаад баяртай байна. Өрсөлдөө ер нь багууд их ширүүн байна. Манай анги болохоор нийслэлийн аврах анги байгаа. Манай ангийн тэмцээнд олон удаа оролцоод ер нь төрөөгөө алдаж байгаагүй анги байна л да. Тэгээ ах нарынхаа итгэлийг алдахгүй тэмцээнд ч гэсэн сайн оролцсон гэж бодож байгаа. За өнөөдөр манай нийслэлийн онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн буюу манайх одоо 15 ангитай. Энэ ангийнхаа манай бүрэлдэхүүний дунд жил болгон одоо уламжлал болон зохион байгуулагддаг байсан мэрэгжлийн аврагч гэдэг энэ одоо үнэхээр одоо манай албан агчдын эрч хүч, оюун ухаан, эр зориг, ахвал самбаа шаардсан энэ тэмцээн маань болж байна. Энэ тэмцээн маань өмнөх жилүүдэд өмнөх 2 жилд хэзээ одоо бас хойшлогдсон ч гэсэн бүр өмнөх жилүүддээ бас уламжлал болоод зохион байгуулагддаг байсан ийм сайхан тэмцээн. Энэ тэмцээнд оролцсон баг тамирчдаас галын техник спортын олон төрөлтөөр дэлхийн аврагт орж исэн тамирчид бий. Мөн одоо Оросын холбооны улсад болж исэн аврагч тэмцээнд очиж манай
баг тамирчдаас бас медальт байранд шагнарч ирсэн ч ийм одоо сайхан тамирчид болоод одоо энэ тэмцээнд мөн ялгаа авахгүй одоо оролцож байгаа. За энэ тэмцээнд болоод одоо манай нийслэлийн онцгой байдлын газараас болоод одоо өмнө нь оролцож ирсэн тоотой харьцуулаад үзэхээр давхарцсан тоогоор 400 гаруй албан хаагчид болоод оролцсон байдаг. Тэгэхээр болоод одоо манай одоо яг энэ албан хаагчдын болоод үнэхэрийн одоо дуртай өөрсдөө болоод одоо сурсан мэдсэн зүйлээ яг энд одоо багаар ажиллах ийм сайхан одоо өрсөлддөг юм тэмцээн байгаамаа. Энэ сурсан зүйл бол цаашдаа манай одоо аврагч гал сүнөөгчд маань ард иргэдийнхаа амь нас мөн түүний одоо эд хөрөнгийг шуурхай авран хамгаалах үйлсэд одоо өөрсдөө хэрэгжүүлж ажилладаг ийм уламжлалтай мэрэгжлийн одоо хүч ухаалжийг сорьсон уламжлалт тэмцээн маань ингээд болж байна.